Сайн байна уу? Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Аньян хотод Global Community нэртэй чуулган байдаг. Тус чуулган олон улсын оюутнуудад үйлчилдэг бөгөөд бараг 70 настай эмэгтэй пастор тэнд үйлчилдэг. Тэрээр өмнө нь ахлах сургуулийн англи хэлний багш байсан ч одоо хүртэл маш их хүсэл тэмүүлэлтэй үйлчилдэг. Түүний сайхан халуун сэтгэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тус чуулганд Монгол залуучуудаас гадна Филиппин болон бусад олон орны оюутнууд байдаг. Тэр пастор Амгалан гэдэг монгол залууг маш их хайрладаг учраас надаас түнд сайн анхаарал тавьж өгөөрэй гэж хүссэн юм. Тэгээд би Амгалантай холбоо бартал өнөөдөр үнэхээр хүрээд иржээ. Баярлалаа. Яаковын гэр бүлийн хоол хүнс бүрэн дууссан байлаа. Хөвгүүд нь Египтэд үр тариа авахар очоод Симеоныг барьцаанд үлдээн буцаж ирсэн юм. Египтийн захирагч хамгийн бага дүү Беньяминийг авчруулж Симеоныг сулна гэж хэлжээ. Гэвч эцэг Яаков Беньяминийг явуулахыг хүссэнгүй. Беньямин бол түүний хамгийн бага хүү, бас Йосефийн төрсөн дүү байлаа. Яаковын хамгийн их хайрласан эхнэр Рахел эрт нас барсан. Йосефийг ч аль хэдийн алдсан гэж бодож байв. Одоо үлдсэн ганц Беньяминаа үхэл рүү явуулж чадахгүй байлаа. Гэвч явуулахгүй удах тусам хоол хүнс нь дуусаж, гэр бүл нь гарах гарцгүй болов. Тэгэхэд Юда эцэгтэй ийн хэлв. Аава, Беньяминийг бидэнтэй явуулбал би хариуцлага хүлээн. Түүнийг эсэн минь буцааж авчирна. Та зөвшөөрсөн бол бид өдөрт 2 удаа яваад ирчихсэн байх байлаа. Яаков хариудна. Та нар яагаад баг дүүтэй гэдгийг хүртэл хэлж намайг ингэж зовоо. Хэрв би Беньяминийг алдвал үхэх байх. Би цааш амьдарч чадахгүй гэж хэлв. Гэвч эцэст нь хөвгүүдийнхээ ятгалыг хүлээн авч зөвшөөрлөө. Эхлэл номын 43 дугаар бүлгийн 13, 14 дугаар ишлэлд ийм өгүүлдэг. Дүүгээ авч босоод тэр хүн рүү дахин яв. Төгс хүчит бурхан тэр хүний өмнө та нарт нэгүсэл хайрлаж, тэр та нарт нөгөө ахыг чинь Беньяминтай хамт буцааж явуулах болтугай. За, би хүүхдүүдээ алдах ёстой юм бол алдаг. Яаков хайртай хүүгээ маш хүнд шийдвэр гарган явууллаа. Энэ хэсгийг уншихад Яаков үнэхээр өрөвдмөр санагдана. Тэр 20 жилийн өмнө хамгийн хайртай хүү Йосефа алдсан. Харин 20 жилийн дараа дахин хайртай хүүгээ явуулах хэрэгтэй болов. Түүний сэтгэл ямар их өвдсөн бол гэхдээ бурхан яагаад Яаковт хамгийн хайртай хүнээ хамгийн эрхэм зүйлээ 2 удаа тавьж явуулахад хүргэсэн юм бол. Өнөөдрийн номлолын сэдэв бол бурхан яагаад биднээс хайртай зүйлээ тавихыг хүсдэг вэ гэсэн асуулт юм. Нэгдүгээрт бурхан Яаковын сэтгэлийг өөртөө улам ойртуулахын тулд ингэж үйлдсэн. Яаков бурханд хайртай байсан. Гэхдээ 14 дугаар ишлэлд тэр төгс хүчит бурхан гэж онцлон хэлдэг. Египтийн захирагч өөрийнх нь хүү Йосеф гэдгийг Яаков огт мэдээгүй. Өөрчлөгдөшгүй мэд санагдсан тэр хүний зүрхийг бурхан хөдөлгөж үр тариа өгүүлэн Симеон болон Беньяминийг буцааж явуулаасаа гэж хүссэн юм. Тиймээс тэр зүгээр л бурхан гэж бос төгс хүчит бурхан гэж дуудсан. Та бүхэн хизээ төгс хүчит бурхан гэж дууддаг вэ? Амьдрал үнэхээр хүндэрч хүний хүчээр шийдэх ямар ч боломжгүй зүйлтэй тулгарх үедээ ингэж дууддаг. Бурхан минь, та төгс хүчит шүү дээ. Та бүхнийг хийж чадна. Энэ асуудлыг заавал шийдэж өгөөч гэж залбирдаг. Монгол хэлээр бид төгс хүчит бурхан гэж хэлдэг. Бурхан биднийг өөртөө ойртуулахдаа төгс хүчит бурханыг ирж хайхаас өөр аргагүй нөхцөлд оруулах үе бий. Бурхан хайртай хүмүүстэй боломжгүй мухардмал нөхцөлийг зөвшөөрч өөрийнхөө өмнө ирүүлдэг. Энэ бол эхний шалтгаан юм. Таны амьдралд яг одоо төгс хүчит бурхан зайлшгүй хэрэгтэй зүйл байна уу? Тэгвэл тэр нөхцлөөр дамжуулан төгс хүчит бурхан таныг өөртөө дуудаж байна. Хоёрдугаарт бурхан Яаковын хэд зуралдсан хайрыг илүү өргөн, илүү гүн хайр болгохын тулд ингэж үйлдсэн. Яаковын 12 хүү ялгууртай хайрын дунд өссөн. Библиэд Яаков, Йосеф, Беньямин хоёрыг онцгой хайрладаг байсан гэж өгүүлдэг. Тэр бусад 10 хүүтэй ч хайртай байсан ч тэр хоёрт өгсөн хайртай нь адилгүй байв. Харин одоо Яаков юу гэж хэлж байна вэ? Би үр хүүхдээ алдах ёстой бол алдъя гэж байна. Тэр Беньяминийг явуулсан нь бусад хөвгүүд болон ач зээ нарынхаа амийг аврахын төлөө байлаа. Беньяминийг зуурч үлдэх үү, эсвэл бусад гэр бүлийнхний амьд үлдээх үү гэдэг сонголтын өмнө Яаков Беньяминийг явуулжээ. Энэ бол асар хүнд шийдвэр байв. Тэр мөчид хэний зүрхэнд хамгийн гүн эдгэрэл ихэлсэн бол үлдсэн 10 хүүгийн зүрхэнд ихэлсэн байх. Йосеф алга болсноос хойш л гэхэд 20 жил өнгөрсөн. Харин түүнээс ч өмнө тэд эцгийнхээ ялгууртай хайраас болж гологдсон мэдрэмж шархтаа амьдарч ирсэн. Тэд өсөж том болоод гэрлэж үр хүүхэд ач зээтэй болсон байлаа. Юда авда бидний хүүхдүүд ч амьд үлдэх ёстой биш үү? Хоол хүнсгүй болсон учраас Беньяминийг явуулаач гэж гуйсан. Тэгэхэд эцэг нь Беньяминийг явуулж би үр хүүхдээ алдах ёстой бол алдъя гэж хэлсэн. Энэ нь ганц Беньяминийг л зуурч байсан хайраа тавьж бусад хөвгүүд болон ач зээ нарынхаа амийг ч тэрвэрнэ гэсэн шийдвэр байлаа. Яг эндээс эдгэрэл ихэлсэн гологдсон мэдрэмж шарах уур хилэнг зөнд нь орхивол юу болдог вэ? Йосефийн ах нар олон жил хуримтлагдсан уур хилэнгээ эцэст нь Йосеф дээр асгасан. Тэд Йосефийг алахыг завдаж эцэст нь худалдсан. Хүний дотор хуримтлагдсан уур хилэн шарах бидний боддгоос удаан үргэлжилж маш ноцтой үр дагавар авчирч чадна.
Тэр зангилаа Яков Беньяминийг явуулсан мөчөөс тайлагдаж эхэлсэн. Хүүгүүд бүгд гайхсан байх. Учир нь эцэг нь би үр хүүхдээ алдах ёстой бол алдъя гэж хэлсэн юм. Эндээс бид эзний хайрыг дахин харж болно. Би Хенри Ноунийг их хүндэлдэг. Тэр Нидерландад төрсэн католик Сан-Мартин байсан. Харвард Илийн их сургуульд багшилж байгаад ажлаа орхиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамт олонд орж үйлчлэн амьдарсан хүн юм. Католик хүрээнд үндсэн сэдвээс хазайсан олон зүйл ярьдаг хүмүүс байдаг. Харин би Хенри Ноунийг хүндэлдэг шалтгаан нь тэр Иесусыг төв болгон ярьдагт оршин, түүний олон ном солонгос хэлээр хэвлэгдсэн. Хенри Ноун Рембрандтын өөрийн хөргүүдийг бясалгахдаа ийм санаа хэлсэн. Хүн ганцаараа Бурхны өмнө зогсож, өөрийнхөө нуухыг хүсдэг муухай талыг хүртэл цугталгүй харж чадвал хайр сэтгэлтэн дүүрдэг. Рембрандт хүний зөвхөн гэрэлтэй гадна талыг бос дотор нь нуусан харанхуй хэсгийг хүртэл гэрэлт гаргахыг хичээдэг байжээ. Ноун өвчтөе мэт өөртөө хит автаараа гэж хэлээгүй. Харин харанхуйд гэрэл хайж яваа хүмүүст үйлчлэхийн тулд өөрийн сул дорой байдлыг үннээр харах хэрэгтэй гэж хэлсэн. Өөрийн эмзэг байдлыг ил гаргаж, эдгэрлийн сувг болохгүйгээр бусдыг жинхнээсээ халамжлахад хэцүү гэсэн үг. Энгийнээр хэлбэл би Бурхны өмнө өөрийн харанхуй тал болон өөрөө ч олж хардаггүй хэсгээ хүртэл авчрах хэрэгтэй. Юу ч нохгүйгээр гэрэл дотор орших эзний өмнө очих үед эхлээд би өөрөө эдгэрнэ. Тэгээд бусдын эдгэрэлд хэрэглэгдэх сувг болж чадна. Бурхан Яаковын гэр бүлд яг ийм ажил хийсэн. Яаков өөрийн амнаас ч илүү эрхэм баг хүүгээ явуулсан. Энэ нь өөрөө өгөхөөс ч илүү хэцүү байсан байх. Гэвч түүнийг явуулах үед Бурхан энэ гэр бүлд олон жил замдирсан шархыг тайлж эдгэж эхэлсэн. Яаковын хайр гэхээсээ илүү хэд зуралталт болж хувирсан байлаа. Харин Бурхан тэр хайрыг өргөжүүлсэн. Энэ бол хоёр дахь шалтгаан юм. Гуравдугаарт Бурхан итгэлээр хэлсэн үгийг бодит болгож чаддаг гэдгийг мэдүүлэхийн тулд ингэж үйлдсэн. Йосеф 17 настайдаа боол болон худалдагдах үед Беньямин 4-5 орчим настай байсан гэж үздэг. Тийм насны хүүхэд төрсэн ах нь гинэд алга болсныг ойлгоно. Бусд нь эцэг нэгтэй ахнаар, харин төрсэн ах нь ганц Йосеф байлаа. Ээжгүй Беньяминийг Йосеф маш их хайрлаж, халамжилдаг байсан байх. Хожим Беньяминийг заавал авчир гэж хэлснээс нь түүнийг ямар их сансныг харж болно. Беньямин ихгүй болсон төдийгүй өөрийг нь хайрладаг төрсэн ах нь ч алга болсон. Эцэг нь халамжилсан ч эцэгт нь бас хязгаар байсан. Иймээс Йосефийн зовлонгоос гадна Беньяминий зүрхэнд ч гүн гуниг шарах байсан байх. Беньяминий амьдрал төрөх мөчөөсөө гунигтай эхэлсэн. Их рахил нь түүнийг төрүүлээд нас барахдаа Беньямин. Өөрөөр хэлбэл миний зовлонгийн хүү гэж нэрлсэн. Харин эцэг Яаков тэр даруй нэрийг нь Беньямин болгон өөрчилсөн. Беньямин гэдэг нь баруун гарын хүү гэсэн утгатай. Яаков энэ хүүхдийг зөвхөн зовлонд хүлэгдсэн хүү биш. Харин Бурхны баруун моторт баригдан хэрэглэгдэх алдрын ерөөлийн хүү болоосоо гэж хүссэн юм. 20 жилийн өмнө итгэлээр хэлсэн тэр үг одоо бодит болж байлаа. Хэний ч анхаарлыг татдаггүй байсан баг хүү Беньяминаас бүх гэр бүлийн амнаас хамаарах болов. Беньямин явахгүй бол бүгд өлсөж өгөх аюултай байв. Бурхан зовлон дунд төрж хэлж барамгүй түүх. Шархтай хүнийг ч олон хүний амийг аврах хэрэгсэл болгон хэрэглэж чадна. Энэ хэсэг бидэнд яг үүнийг харуулж байна. Тиймээс ямар ч нөхцөлд нэгүслийн үг хэлж найдвар дотор тунхаглах хэрэгтэй. Яаков 20 жилийн өмнө хүүгээ Беньямин биш, Беньямин гэж нэрлсэн. Харин 20 жилийн дараа тэр үгийнхээ дагуу үлдэхдээ эргэлдсэн. Беньяминийг явуулбал би өхөн гэж зууралдсан. Тэр үгийг хэлэхдээ итгэл нь хүчтэй байсан ч цаг өнгөрөх тусам суларчээ. Хамгийн хайртай зүйлээ үнэхээр тавих мөч ирэхэд тэр эргэлдсэн. Бидэнд ч ийм үе байдаг. Бусдад хэлэхдээ амархан мэд боловч Бурхан надаас хамгийн эрхэм зүйлээ тавь гэж хүсгэд хэлсэн үгийнхээ дагуу үлдэх хэцүү байдаг. Гэсэн ч Бурхан Яаковын итгэлээр өгсөн нэрийн дагуу Беньяминийг хэрэглэсэн. Сургаалт өгс номын 18 дугаар бүлгийн 21-р эшлэлд ам ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг. Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг гэж өгүүлдэг. Бидний хэлсэн үг өөрсдийг маань болон эргэн тойрныхныг амьдруулж, хүлж чадна. Тэгвэл бид яаж ярих ёстой вэ? Үйлцснийхээ дараа бодох бус. Бодсныхоо дараа ярих хэрэгтэй. Би шулуухан хүн. Би юм сандаггүй гэж хэлээд юу ч хамаагүй ярьж болохгүй. Та удалгүй мартсан ч таны үг нөгөө хүнийг өвтгөж зовоож болно. Та юм сандаггүй байж болох ч нөгөө хүний шарах бол өөр асуудал. Ярихаасаа өмнө, үйлдэхээсээ өмнө гүн бодох хэрэгтэй. Үг зүрхнээс гардаг. Тиймээс зүрхэндээ сайхан зүйл хуримтлуулах хэрэгтэй. Лук номын 6 дугаар бүлгийн 45 дугаар эшлэлд сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргана, муу хүн муу баялгаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бэлхэн ам түүнийг нь ярддаг гэжээ. Хүний амнаас гарч буй үг усны мандал дээр харагдах мусан уулын оройтой адил. Дээрээс харахад жижигхэн мус боловч усан доор нь асар том хүнд хэсэг байдаг. Үг бол хүний дотор удаан хугацаанд хуримтлагдсан зүйлийн өчүүхэн хэсэг нь гадаг шилэрч байгаа хэрэг. Нэг өгүүлбэрийг нь сонсоод тэр хүний амьдралд юу гүн үндэслэснийг мэдэж болно. Харин үл үзэгдэх дотоод ертөнцид юу хуримтлагддаг вэ? Бидний харж сонссон зүйл хуримтлагдана.
Тиймээс юу харж, юу сонсож байгаагаа анхаарах хэрэгтэй. Бид харах, сонсохын төлөөх тулаан донд амьдардаг. Цаг өнгөрөх тусам энэ тулаан улам ширүүсдэг. Сатан бидний дотор өөрийн харанхуй ертөнцийг хуримтлуулахыг хүсдэг. Харин Бурхан бидний дотор өөрийн ертөнцийг бүтээхийг хүсдэг. Нэгэн баян залуу Иесус дээр ирээд, "Сайн багшаа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?" гэж асуусан. Иесус, "Чи яагаад намайг сайн гэж дуудана вэ? Ганц Бурханаас өөр сайн нэгэн байхгүй" гэж хариулсан. Энэ нь Иесус сайн биш гэсэн үг биш. Харин чи жинхэнэ сайн гэж юу болохыг мэдэх үү гэж асуусан хэрэг. Энд сайн гэсэн утгаар хэрэглэсэн грек үг нь ахтос юм. Харин хагиос гэдэг нь ариун гэсэн утгатай тул энэ хоёрыг ялгах хэрэгтэй. Түр зуур ийдэг харагдах харьцангуй сайн чанарыг бус, мөн чанараасаа гардаг сайныг хэлж байна. Бурхан сайныг бий болгохын тулд хүчлэх шаардлагагүй. Бурханы мөн чанар өөрөө сайн, харин бидний сайн чанар сэтгэл санаа, мэдрэмжээс шалтгаалan өөрчлөгддөг. Нэг хүнд сайн хандаад, өөр хүнд хатуу харгас хандаж болно. Нэг хүнд ийдэг мөртлөө өөр хүнд ийдэг бус байж болно. Тиймээс бид төгс сайн Бурханд ойр байх хэрэгтэй. Бурханы үгийг сонсож, Бурханы харуулахыг хүссэн зүйлийг харахыг хичээн амьдрах ёстой. Аялахдаа ч, хүнтэй уулзахдаа ч Бурхан өнөөдөр надад юу харуулах гэж байна вэ? Надад юу сонсохыг хүсэж байна вэ гэж хүлээгээрэй. Энэ бол Бурханы сайн мөн чанарт ойртох бодит зам юм. Өнөөдөр Бурхан танд юу харуулж, юу сонсохыг хүсэж байгааг ирж хаагаарай. Бурхан Яаковд, "Чи 20 жилийн өмнө энэ хүүхдийг Беньямин биш, Беньямин гэж нэрлсэн биз дээ" гэж хэлж байгаа мэт. Та ч бас хажуудаа байгаа хүнд сайхан үг хэлж амьдардаг уу? Та үнэхээр нандин хүн. Та цорын ганц хайр татам хүн гэж хамгийн сүүлд хизээ сонссон бэ? Бид эхлээд энэ үгийг Бурханаас сонсох хэрэгтэй. Бурханы зүрх сэтгэлийг сонсож чадвал хажуудаа байгаа хүндээ ч хэлж чадна. Та Беньямин биш, Беньямин, та зөвхөн зовлонд хүлэгдсэн хүн биш. Бурханы баруун мотор таныг түшдэг. Исая номын 41-р бүлгийн 10-р эшлэлд Бурхан ийм хэлдэг. "Би чамтай хамт, чи битгий ээ. Би чиний Бурхан, чи бүү эмээ. Чамайг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхөн баруун мотраараа заавал чамайг дэмнэн." Беньямин гэдэг нэрийн биенэн хүү, юм нь баруун гар гэсэн утгатай. Та бүхэн бие сайхан үгээр их өрөөгөөрэй. Тэгвэл Беньяминыг явуулсны дараа юу болсон бэ? Яаков Канаан нутгийн хамгийн сайн бүтээгдэхүүнээс бэлдэв, анхлын давирха, зүгийн бал, үнэртэн, мэр, самар, бүсийг бэлэг болгон өгчээ. Өмнө нь шууданд нь буцааж хийсэн мөнгийг эргүүлэн өгөхөөс гадна үр тариа авах мөнгийг нэмж авч явахыг тушаав. Яаковын хүүгүүд эцэст нь Йосефийн өмнө очлоо. Йосеф Симеоныг авчирч ах トゥ нараа гэртээ урин зоог бэлтгэв. Үсгэлэнгийн үе боловч илбэг хоол үржээ. Харин ах нар нь маш их айж байлаа. Тэд үр тариагаа аваад хурдан буцахыг хүссэн. Египтийн захирагч яагаад гэртээ урсныг ойлгосонгүй, шууданд нь буцааж хийсэн мөнгнөөс болж баривчлан боол болгох гэж байна гэж айв Йосеф ах トゥ нараа насны дараалалаар суулгав. Тэгээд хамгийн бага дүү Беньяминаа харлаа. Эхлэл номын 43-р бүлгийн 30-аас 34-р эшлэлд Йосеф дүүгээ хайрлах сэтгэлдээ автан яаран уйлах газар хайж дотоод өрөөндөө орж уйлсан гэж өгүүлдэг. Тэр нүрээ угааж гарч ирээд сэтгэлээ барин хоол өрүүлэхийг тушаав. Беньяминд бусад ах нараас 5 дахин их хоол өгсөн. Яаков би алдах ёстой бол алдъя хэмээн Беньяминыг явуулах үед түүний явцуу хайр өргөдсөн. Бурхан биднээс ямар нэг зүйлийг тавихыг хүсдгийн нэг шалтгаан нь илүү олон хүнийг хайрлуулж сургахын төлөө юм. Бурхан бидэнд хайрлахад хэцүү хүнийг хайрлаж удаан төвчиж тэрхэт бэрх хүнийг хүртэл тэрэх сэтгэл өгдөг. Зөвхөн нэг хүнийг харж түүнд хит зуралдаад харилцаа нь хэцүү болмогц өөр нэг хүнд очиж дахин зуралддаг хүүхдэрхүү хайраас биднийг чөлөөлдөг. Яаковын хайр Беньяминийг явуулах үед өргөдсөн. Йосеф ч бас эдгэрсэн. Өмнө нь Йосеф ах нарынхаа дүү Йосеф маань биднээс ам гоохот нь бид сонсоогүй. Тиймээс энэ шийтгэлийг амсаж байна гэж ярихыг сонсоод эргэж харан уйлсан. Тэр үед эдгэрэл эхэлсэн. Гэхдээ Бурхан нэг удаагийн эдгэрлэр бүхнийг дуусгадаггүй. Бурхан илүү гүн шарахыг дахин хүнддэг. Бурхан, "Йосефо, чи цааш эдгэрэх хэрэгтэй. Илүү гүн рүү орох хэрэгтэй" гэж хэлж байгаа мэт. Йосеф Беньяминийг хараад яаран уйлах газар хайв. Бурханы өмнө сэтгэлээ удлан уйлж нулимсаа арчаад юу ч болоогүй мэт судалдаа буцаж ирэв. Хайртай зүйлээ тавих үед ийм гайхамшигт ажил өрнөсөн. Би өөрийгөө зориулах үед, би өөрчлөгдөх үед, миний хатуу бүрхүүл хагарах үед анхлын тос асгарч эхэлдэг. Ах トゥ нар эдгэрч Йосеф эдгэрсэн асар их ирүүл Яаковын гэр бүлд ирсэн. Нэгэн христийн сэтгэл судлаач хүн амжилт гаргасан, зорилгодоо хүрсэн дурсамжаас илүү бүтлгүйдсэн, дуусгаж чадаагүй, шархалж зовсон үйл явдлаа удаан сандаг гэж хэлсэн. Та бүхэн ч бас тэгдэг биш үү? Сайн хийсэн зүйлээсээ илүү гэмшил төрүүлдэг зүйл, хийж чадаагүй зүйл, харамсдаг үйл явдал зүрхэнд илүү гүн, удаан үлдэх үе бий. Түүнийг зөнд нь орхивол бидний үг, үйлдэл, хандлагад гүн нөлөөлнө. Хамгийн түрүүнд зовдөг хүн нь өөрөө юм. Хоолны өмнө ийм жишээ хэлж байгаад уучлаарай. Хүн бөөлжүүл хамгийн түрүүнд хэн бохирддог вэ?
Өөрөө шүү дээ, доторх өвдөлт гадагш дэлбэрэхэд хамгийн түрүүнд зовдог хүн бас өөрөө байдаг. Тэгээд бид эмзэг ууртай болж би яагаад тэгсэн юм бол? Би яагаад тийм үг хэлсэн юм бол гэж харамсдаг. Тиймээс бодож байж ярьж, бодож байж үлдэх хэрэгтэй. Йосеф Беньяминийг харахтаа юу бодсон бол? 20 жилийн өмнө хүчээр авч явхад нь хамгийн их санаа зовсон хүн Беньямин байсан байх. Беньяминийг хэн асрах бол? Хэн хувцлаж өгөх бол? Би байхгүй бол одоо яах бол гэж бодсон байх. 17 настай Йосеф төрсөндүүдээ маш их санаа зовсон нь лавтай. Тэр Беньяминаа дахин хараад сэтгэлээ барьж чадалгүй уйлж дахин уйлсан. Энэ бүхнийг хэн гүйцэтгсэн бэ? Библиэд Бурхан хийсэн гэж тодорхой хэлдэг. Зарим талаар харгас мэд санагдах тэр гунигт хагцлыг Бурхан зөвшөөрсөн. Эхлэл номын 45 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлд Йосеф ах нартаа ийн хэлсэн. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс, Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Йосеф болон худалдагдсан. Беньяминаас хагдсан явдал Бурханы эрх мэдэлт. Төлөвлөгөөний дотор байсныг ойлгосон. Хайртай хүнээсээ хагцах маш хэцүү зовлонтой. Харин хайртай хүнтэйгээ дахин уулзах хамгийн баяртай мөч байдаг. Тиймээс би нисэх онгоцны буудалд дуртай. Тэнд уйлж байгаа хүнч, инээж байгаа хүнч байдаг. Хагцал уулзалт хоёул байдаг болохоор онцгой санагддаг. Бидний амьдралч нисэх онгоцны буудалтай адил. Бид салж уулзна. Дахин уулзаад бас сална. Хайртай хүнээсээ хүчээр салж байгаа мэт өвдөлт амьдралыг маань дүүргэх үе бий. Тэр хагцал шарах өвдөлт гуниг болж үлддэг. Харин тэр зүйлийг Бурхан зөвшөөрсөн гэж та бодож үзсэн үү? Бурхан яагаад ийм хагцлыг зөвшөөрдөг вэ? Бурханы хаанчлалын төлөө юм. Бурхан Йосефийг төрүүлж Египт рүү илгээн Египтийн ард түмэн, Йосефийн гэр бүл болон ойр орчмын олон үндэстний амийг аварсан. Есүс энэ дэлхийд ирээд загалмаа дээр орхигдох зовлон амссан. Есүс Аваа ертөнц бий болохоос өмнө тантай хамт байхдаа эдэлж байсан алдраар минь одоо намайг өөртөөгөө хамт алдаршуулаач гэж залбирсан. Мөн миний эцгийн герт орон байр олон бий гэж хэлсэн. Бурхан өөрийн хаанчлалын төлөө хагцлыг зөвшөөрөх үе байдаг. Тэр хагцал маш гунигтай, маш хүнд. Гэхдээ түүх тэнд дуустдаггүй. Есүс Марк номын 10 дугаар бүлгийн 29-30 дугаар ишлэлд ин хэлсэн. Үннээр би та нарт хэлье, хэн миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орон, ах эгч дүүсээ, эцэг их, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагтай хамт 100 дахин илүү аавна. Мөн ирэх үед мөнх амийг аавна. Есүс зөвхөн ирэх амьдралыг хэлээгүй. Энэ амьдралд 100 дахин авна гэж хэлсэн. Беньямин, Йосеф хоёрын дахин уулзсан мөчийг хараарай. Йосеф ах нартайгаа дахин уулзсан. Ялангуяа Беньяминтай уулзсан баяр ямар их байсан бол тэд 100 бүр 1000 дахин их мэд баяртайгаар уулзсан байх. Бид заримдаа Есүст итгэх хэцүү. Зовлонг төвчих ёстой. Бүхнийг золиослох ёстой. Би ийм их золиос гаргасан гэж ярьдаг. Гэхдээ эзэн бидэнд үргэлж зөвхөн загалмай. Зовлон өгдөг гэж үү? Эзэн үхээд Тэнгэрийн улсад очиход ч л бүхнийг өгнө гэж хэлээгүй. Энэ дэлхий дээр ч 100 дахин их нэгүсэл өгнө гэж амласан. 100 дахин гэдэг нь эзний бэлхэм их хариуг онцлон хэлсэн үг. Бидэнд 1000 бүр түн дахин их мэд санагдах баяр хөөргийг дахин өгдөг. Бурхан одоо ч энэ ажлаа хийсээр байна. Амин. Тиймээс эзэн заримдаа хагцлыг зөвшөөрөх үед найдвараа буу алд. Бурханы дахин өгөх нэгүслийг санаж тэр замаар алхаарай. Нью-Йорк хотод пастороор үйлчилж байхдаа хайртай залуучуудаа нисэх онгоцны буудалд хүргэж өгөөд буцахдаа би олон удаа уйлсан. Машин барьж явахдаа чангаар уйлж байсан удаач би нэг удаа явуулсан дүү нараа зүүдэлж зэрхэд санснасаа болж тэр маань норсон байсан. Монгол руу явахын өмнөх сүүлчийн өдөр болсон явдал санаанд орж байна. Би Нью-Жерси, Куинст амьдардаг байсан. Охин маань цуглуулсан оноогоо ашиглаад Манхэттны 42 дугаар гудамж хадсан гол харагддаг Миллениум зочид буудалд өрөө авч өгсөн. Охин маань "Аваа, та Манхэттанд 20 гаруй жил үйлчилсэн мөртлөө энд нэг ч удаа хонож үзээгүй. Сүүлчийн шөнөө энд өнгөрүүлбэл ямар вэ" гэж хэлсэн. Тэгээд Манхэттен хот бүхэлдээ харагддаг өндөр давхарт сүүлчийн шөнөө өнгөрүүллээ. Бруклинд амьдардаг охин хүргэн маань байсан. Хүүтэйгээ хамт бид 3 орон дээр хэвтэж байлаа. Маргааш нь би Монгол руу явах ёстой байв. Бидний нүд нулимсаар дүүрсэн ч мдээгүй мэт инээж тоглоом шовлоом хийж байлаа. Тэгтэл 1 м 90 см өндөр. Том биетэй хүү маань гинэд жаахан хүүхэд шиг бид хоёрыг чанга тэрсэн. Бид 3 бараг 30 минут уйлж дахин уйлсан. Монгол руу явахдаа урсгасан сүүлчийн нулимс минь тэр байлаа. Бид хизээ дахин уулзах бол? Та хизээ ирэх бол гэж ярилцаад салсан. Би 2019 онд явсан. Одоо аль хэдийн 7 жил өнгөрчээ. Гэхдээ одоо уулзах бүрд Бурхан 100 дахин их баяр хөөр өгдөг. Бурхан ийм нэгэн. Хэрэв Бурхан бидэнд зөвхөн загалмаа өгдөг байсан бол бид эзнийг дагаж чадахгүй. Загалмаа өгвөл амьллыг заавал өгдөг. Тэр амьллын дотор бидний шархыг идгээж зүрхийг маань зөөлөн хүнддэг.
Питер, Паул 2 өдөр бүр шоронд хоригдсон, зөвхөн зовлон идэлсэн юм биш. Есүс зөвхөн хүн замаар алхсан юм биш. Есүс ядарч ирэхэд гэртээ урьж толгой дээр нь эхлэн тос асгасан эмэгтэй байсан. Йоан, цусн болон бусад олон эмэгтэй өөрсдийн хөрөнгөөр Есүс болон шавь нарт нь үйлчилсэн. Бас нэг эмэгтэй Есүсийн хөл дээр эхлэн тос асгаж үсээрээ арчиж өгсөн. Эзэн зовлонгийн дунд ч хайр тайтгарлыг хүлээн авсан. Паулч зөвхөн шоронд зовлон амсаагүй. Заримдаа шоронгийн харгалзагчдаас халамж хүртсэн. Ефесийн итгэгчид Паулыг хайрлаж хүндэтгэн нулимстай үтсэн. Корнел Петрийг ухтахдаа өмнө нь сөхөрсөн. Йоппагийн итгэгчид нас барсан Табитагийн төлөө хүн илгээн Петрийг дуудсан. Бурхны зарцнаар зовлонгийн хажуугаар их хайр, хүндлэл тайтгарлыг ч хүлээн авсан. Гэтэл бид Бурхны өгсөн нэгүслийг ярихгүй байх нь олон. Бид эзний амьдралд маань өгсөн нэгүслэр загалмаагаа өөрч чаддаг. Эзэн бидний шархыг 100,000 дахин их нэгүслэр боож эдгээдэггүй байсан бол бид үргэлж урагдаж шархлаад яаж түүнийг даах билээ? Тэр нэгүсэл одоо ч үргэлжилж байна. Тэнгэрийн улсад очиход бүрэн төгс болно. Биньяминтай дахин уулзуулсан тэр нэгүсэл ямар их баяр хөөр өгснийг үгээр хэлэхэд бэрх. Би ч бас та бүхэнтэй дахин уулзлаа. Сонсогдонд та нараас салж байхдаа бид дахин уулзна гэж төсөөлсөн үү? Та нарыг явахад би их уйлж маш их сансан. Нэг удаа залуучуудаа дэндүү их сансан учраас удирдагчдад онгоцны тасалбар авч намайг явуулбал очиж цуглаан хийж та нартай уулзмаар байна гэж хэлсэн. Ингээд сургалтын цуглаанд 70 орчим хүн ирж би номлож байхдаа чангаар уйлсан. Тэр бичлэг одоо ч бий. Тэр үед миний зүрхэнд ганцхан үг байсан. Та нарыг санаж байна. Бурхан бидэнд ийм дахин уулзалтыг өгдөг гайхамшигт нэгэн. Тиймээс хайртай зүйлээ Бурханд даатхан тавихаас бүү эргэлз. Энэ бол бидний Бурхан амийн. Эцэст нь нас барсан хүмүүсийн талаар нэг зүйл хэлье. Бид эзэн дотор нас барах хэрэгтэй. Илчлэл номын 14-р бүлгийн 13-р ишлэлд ийм өгүүлдэг. Одооноос эхлэн эзэн дотор үхсэд нь ерөөлтэй гэж бичигдэн гих дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс тийм ээ, тэд ажилласаа салж амраг. Учир нь тэднийг үйлсэн дагдаг гэж айлдав. Эзэн дотор нас барсан хүн ерөөлтэй байдгийн шалтгаан нь зөвхөн мөнх амрахаар хязгаарлагдахгүй. Эзэн дотор нас барсан хүмүүс дахин уулзах учраас ерөөлтэй. Йосефийн ах нар ямар ирэхээр Йосефийн гэрт орж зоогт суусан бэ? Тэд нүгэл үйлдсэн. Цаашаах сайн зүйл бараг хийгээгүй. Авчирсан хэдхэн бэлэг нь ямар хүчтэй байсан гэж тэднийг оруулсан нэг л шалтгаан байсан. Харилцаа, тэд Йосефийн ах дүүс байсан. Энэ бол сайн мэдээ. Библийн Тэнгэрийн улс тамийн талаар өгүүлдэг. Харин энэ хоёрын дунд ариусгалын орон бий гэж заадаггүй. Хэрв ариусгалын орноор дамжиж байж аврал бүрэн болдог байсан бол Есүсийн загалмаан үхэл хангалтгүй гэсэн үг болно. Есүс хажуудаа цовдлогдсон гэмт хэрэгтэнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Диваажинд байх болно гэж хэлсэн. Бид Тэнгэрийн улсад яаж орох вэ? Йосефийн ах нар сайн зүйл хийгээгүйч ах дүүсийн харилцааныхаа ачаар зоогт орсон. Бид ч Есүстэй тогтоосон харилцааныхаа ачаар Тэнгэрийн улсад орно. Есүс бол миний эзэн, би Бурхны хүүхэд. Тиймээс дахин төрөх, эзэнд итгэх нь маш чухал. Тийм учраас бид итгээгүй байгаа эцэг их, гэр бүл, ах дүү, найз нөхдөө эзэн рүү хөтлөх хэрэгтэй. Одоо залбирцгаая. Эзнийг дагахтаа хагцхаас айж байна уу? Бүү санаа зов. Эзэн 100,000 дахин их нэгүслэр хариулна. Эзэн танаас тавьж өгөхийг хүссэн зүйл байна уу? Бүү санаа зов. Эзэн бидний нулимсыг бүжиг, гунгийг баяр болгоно. Үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, тасланд сүнсний оронд магтаалын хувцас өгнө. Би үргэлж ингэж амьдрах ёстой юу гэж санаа зовдөг зүйл байна уу? Эзэн рүү очиорой. Төгс сайн Бурханд ойртоорой. Тэр таныг өөрийн сайн замаар хөтлөнө. Одоо хамтдаа залбирая. Бурхан минь, би таны өмнө зүрх сэтгэлээ өгч амьдралаа зориулж өөрт байгаа бүхнээ танд даатхан амьдрахад туслаач. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая.